Сайн бацхан өрхөн хүндэт үзэгчтэй зочны цаг үзэгч та бүхэндээ хүрч байна. Манай энэ удаагийн дугаарт засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөр халамж үйлчлэгийн ерөнхий газрын дарга Нэм Дав өргөдөн оролцож байна. Сайн минутаасаа явж ирсэн үү? Сайн минут. Сайн явж ирлээ. Тэгэхээр Ховд аймагт ирэн хэдэн хоногийн томилттой ирвэ? Ер нь ямар ажлаар хүрэлцэн ирээд байна вэ? Ховд аймагт за 3 өдрийн томилттой ажиллаж байна. Өнгөрсөн 3 дахь өдөр буугаад зэрэг, дарив, цэцэг сумдуудаар хөдөлмөр халамжийн үйлчлэгийн ерөнхий газрын зүгээс авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа бодлого иргэд олон нийтэд бол сурчлан таниулах ийм үндсэн зорилготой томилттой ирээд явж байна. Хөдөөгийн сумдаар бас ажилласан гэж сонссон. Тэ сайн хэлдэг зэрэг, дарив, цэцэг, эрдэм мөрөн гэсэн сумдуудаар явж ажиллаад ирлээ. Тэгээд бас жаргалан төвийн сумын бас иргэдтэй бас ажиллалаа. Тэгэхээр таныг бас Ховд аймгийн уугуул гэж бид нар сонссон. Тэгээд ер нь ямар нэгэн хүмүүс бас альч нутгасаа дэмжих тийм чин сэтгэл эрмэлзэлтэй байдаг. Тэгэхээр бас бидний нэг тулгамдж байгаа нэг асуудлыг би бас танаас тавьж асуухыг хүсэж байна. Энэ маань бол ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх асуудал дээр бас хөдөлмөр халамж үйлчлэгийн газраас ерөнхий газраас ямар бодлого чиглэл баримталж байна. Ялангуяа манай Ховд аймгийн хэмжээнд Ховд аймгийн тухайд ярих юм бол ер нь ажилгүйдлийн төвчин болон улс орны хэмжээнд бол өндөр байна. Ажилгүйдлүүд ихтэй, ажлын байр хайсан иргэд бас олон байгаа гэсэн үг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрөн хөтөлбөрт бол бас ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр бол бас олон арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Үүний нэг нь бол саяны гадаадаас ажиллах хүч авах энэ асуудал байна. Урд урдны жилүүдээс авч ирсэн гадаадын ажиллах хүчийг бол 50 хүртэлгээр бууруулъя. Асж байгаа 50 орчим хувьд нь Монголынхоо иргэдийг ажлын байртай болгох тал дээр нь бол анхаарч ажиллах. Ийм үндсэн зорилтыг бас хэрэгжүүлээд энэ бодлогоо өнөөдөр бас Ховд аймагт ажиллаж явах хугацаанд бас авч хэрэгжүүлж байна. Юу гэвэл энэ Азийн хөгжлийн банкны шугамар хэрэгжиж байгаа энэ замуудад Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн газарт бүртгэлтэй байгаа, идэвхтэй ажил хайж байгаа иргэдээсээ бас ажлын байр зуучлуулах тал дээр бол анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд бас нэг 100 орчим иргэдэг бас зөвхөн Ховд аймгийнхаа хэмжээнд ажлын байртай болох үүрэг чиглэлийг тухайн ажил гүйцэтгэж байгаа компани холбогдох хүмүүст нь шаардлагыг хүргэж байж байгаа. Тэгэхээр хөдөөгийн сумдаар явж ажиллах үед ирнэг хөдөөгийн малчид иргэд маань яг ямар асуудлуудыг онцлон тавьж байна вэ? Ер нь хөдөөгийн малчдад бол залуучуудын залуу малчдын залгамж халаа байхгүй болчлоо гэж яригдаад байгаа. Залуучуудыг дэмжих чиглэлээр залуу малчдыг 2017 оны 1 сарын 27-нд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл хуралдаж 2017 онд хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүд баталсан байна. Энд бол залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дээрээс нь тусгаалаад залуу малчдыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байгаа малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр гэж. Энэ хөтөлбөрт бол 15-аас 39 хүртэлх настай цөөн тооны малтай өрхийг сонгож малжуулах хөтөлбөр томруулж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хугацаанд бол хөдөлмөр эрхлэлтийн дэмжих энэ төсөл хөтөлбөрийн алдааны үнд байсан байна гэвэл 3 хүртэлх жишээ нь малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр 3 сая төгрөгийг өгдөг байсан. Бид нар бол энэ 3-аас 5 сая төгрөг болж нэмэгдүүлсэн байна. 3-аас 5 сая хооронд. Энэ нь бол яг бодит тухайн өрхтөө авч хэрэгжүүлж байгаа малын тоо толгойг нэмж энэ хөтөлбөрийг илүү үр дүнтэй болох асуудал дээр анхаарсан нэг илэрлэл маань. Ерөн зүгээр яг залуу малчдын тухайд ярих юм бол манай залуучууд залгамж нь байхгүй хөдөө орон нутаг маань бас залуучууд хот суурин газруудыг бараадж явах нь илүү ихссэн. Энэ нь бол угаасаа бодиттой үнэн. Тийм учраас энэ малчдыг дэмжих тал дээр төрийн зүгээс бол олон арга хэмжээг авсан байна. Нийгмийн даатгалын тухай хуулинд бол орсон өөрчлөлтөр бол малчдын тэтгэврийн насыг 5 жилээр нааш нь урагшлуулж татах гэдэг ч юм. Энэ маань юу хэлээд байна гэвэл хөдөө орон нутагт байгаа энэ залуучуудыг
арай илүү нийгмийн талаас нь амьдрах нөхцөл боломжийг одоо илүү төлхөө тавьж өгөх. Ингэснээрээ өнөөдөр хөдөөдөө малаад ая тухтай сайхан амьдрах энэ боломж нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа энэ бодлого шийдвэрүүд гэсэн үг. Тэгэхээр одоо бүгд найрамдах Солонгос улс руу Монгол иргэдэг бол хөдөлмөрийн гэрээгээр ажиллаулаад эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо гэрээ маань одоо бусад одоо 3 сараар одоо аялал жуулчлалын чиглэлээр виз мэдүүлээд гараад ажиллаж байгаа иргэдээс одоо юугаараа ялгаатай вэ? Энэ 3 сараар ажиллаж байгаа амьдарч 3 сарын одоо жуулчны виз гэсэн үг. Жуулчны виз гэдэг нь юу гэсэн үг гэвэл яг одоо тухайн улсад ямар төрлийн виз авсан байна. Тэр төрлөөрөө л амьдрах ёстой гэсэн үг. Хэрвээ зуулчин бол зуучлах л ёстой. Тэнд хөдөлмөр эрхлэх ёсгүй гэсэн. Манай Монгол улсын хууль маань ч бас тийм. Ялгаа нь бол сайн хэлдэг. Манай энэ хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газраар дамжаад одоо энэ хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу явж байгаа ажилчид маань бол хууль ёсны ажиллаад амьдрах эрхийг нь олж авч байгаа гэсэн үг. Ялгаа нь бол тэр. Тэ. Арай хуулийн хүрээнд эрх нь бол тухайн улстай бол одоо хамгаалагдаж тэдний эрх шигийг одоо хамгаалах чиглэл дээр бол бас ажиллахад илүү амар байгаа гэсэн үг. Тэгэхээр та сая бас нөгөө нэг орон нутагт одоо ажлын байрыг нэмэгдүүлэх, ажилгүй иргэдэг ажилтаа болгох чиглэлээр ярьлаа. Тэгэхээр ер нь орон нутагт одоо ажилгүй иргэдэг те яг мэрэгжлийн боловсрол олгох чиглэлээр орон нутагт ер нь ямар ажлууд хийгдэх юм бол энэ тал дээр бас хариулт өгөхгүй юу? Өнөөдрийн бас бид бүхний ярьж байгаа энэ сэдв маань ер нь хүний одоо өрхийн ажил хөдөлмөр эрхлэлт гэдэг чим өрхийн талдаа бас нэлээд төлөв ярьж байна. Ер нь зүгээр яг бид бүхэн яавал одоо ажлын байрыг нэмэгдүүлэх вэ гэдэг чиглэл дээр ажиллаж байгаа. Энэ маань ганц хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамжийн үйлчлэгийн ерөнхий газрын одоо шийддэг асуудал биш болчихж байгаа. Мэдээж хэрэг төрийн зүгээс ямар асуудлууд байна уу гэвэл бид бүхэн болвол одоо мэрэгжлийн боловсролтой холбож асуусан учраас энэ дэр нь тодруулах нэмж хэлж байгаа. Хөдөлмөрийн зах зээлийнхээ ирээдүйн эрэлт хэрэгцээг өнөөдөр манай Монгол улс нэгдсэн бодлогоор тодорхойлоогүй байна. Энэ нь одоо юу гэсэн үг вэ гэвэл өнөөдөр манай Ховд аймагт ямар бүтээн байгуулалт эрх хичээлүүдэд бий болох юм гэдгийг бид бүхэн харах ёстой. Магадгүй одоо цементийн үйлдвэр Ховд аймагт мань байгуулагдаж байгаа бол тэр техник эдийн засгийн үндэслэлд нь хэдэн төрлийн нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчид хэрэгтэй байна. Тэгвэл тэр үйлдвэр хизээ ашиглалтанд орно. Тэр мэргэжлийг огтуулаад төслийн ажил цаасан дээр яваад эхлэхдээ бид нэр зэрэг боловсон хүчний бодлогыг нь хамтд нь аваа явах юм бол энэ төсөл амжилттай хэрэгжих. Дээрээс нь нөгөө талдаа саяны хэлж байгаа ажил одоо хайж байгаа тэр залуучууд энэ хүмүүстэй одоо мэргэжил сонголт талдаа ч гэсэн зөв болоод явчих. Төгсөөд ажлын байртай болно гэсэн үг. Юугаар одоо ямар нэгэн мэргэжлэр сураад төгссөнийхээ дараа хизээ хаана яаж ажилд орох нь одоо тодорхойгүй байдаг нь бол манай улсын нийтлэг алдаа. Төрийн зүгээс байгаа алдааны үйл одоо яг бүх салбарын яамдуудтай уйлдуулаад ирээдүйн хэдэн жил манай Монгол улсад шин төрлийн ямар одоо мэргэжил бий болж байгаа. Тэнд хэдий чинээ хичнээн тооны мэргэжилтэй ажилтнууд нь байх ёстой юм бэ гэдгийг манай хөдөлмөрийн яам, хөдөлмөр халамжийн үйлчлэгийн газартай нийлээд ерөнхий тэр юугаа гаргаж ирэх ёстой. Төсөөлөл. Тэрний дагуу их дээд сургууль болоод мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагууд маань уялдаж тэр сургалтынхаа хөтөлбөрийг тэр мэргэжилтнүүдэд бэлтгэх ёстой гэсэн үг. Ингэх юм бол одоо саяны хэлдэг их дээд сургууль төгсөөд мэргэжлийн боловсролын сургууль төгсөөд ажилгүй байгаа энэ хүмүүсийн тоо буурах үндсэн гол зангил нь бол энд байж байгаа. Тэгэхээр аймгийн хөдөлмөр халамж үйлчлэгийн эхэлцээр өнгөрсөн жилд ч гэсэн бас хөтөлбөрөд хэрэгжижсэн. Тэгээд энэ жил бас 6 хөтөлбөр хэрэгжих гээд бэлтгэдэг байгаа тийм ээ. Тэгээд батлагдсан. Тэгэхээр энэ төсөлд одоо хамрагдахаар залуучууд тэгээд ахмадууд малчтын хөтөлбөр чиглэлээр гэсэн 6 чиглэлийн байгаа мэлэн шүү дээ. Тэгээд төслөө бичээд нөгөө санхүүжилт нь орж ирэхгүй байх гэж яригадаад байгаа л да. Энэ хөтөлбөрүүдийн санхүүжилтийн асуудал ер нь хэрхэн шийдэгдэх вэ? 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр саяны хэлж байгаа 6 хөтөлбөр төслийн хүрээнд 61.5 тэрбум төгрөгийн одоо хөрөнгө шаардлагатаар бид нэр төсвөлсөн байна.
Энэ 61.5 тэрбум төгрөг гэдэг бол Монгол улсын хэмжээнд хэрэгжих мөнгөн дэм маань. Өнөөдөр бол эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад манайх бол юу яасан баг. Санхүүжилт жоохон хоцорсон тохиолдол бий. Гэтэ өнөөдөр авсан мэдээгээр бол манай хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт маань бас тодорхой хэмжээний санхүүжилт ороод ирсэн байгаа. Энэ санхүүжилтээр юуг нь эхэлж хийх гэж байна гэвэл саяны хэлдэг одоо жишээ нь бид бүхэн ярилцлаганд орохын өмнө бүлгийн зохион байгуулалтанд ороод ногоо тарьж байгаа сонгогдсон тэр бүлгийн ажилтнаач танилцлаа. Манай ахмадууд голдуу гишүүнчлэлтэй ахмадууд маань одоо энэ нисхийн зүүн талд одоо хүнсний ногоо тариалаад явж байгаа байдалтай нь үздсэн байна. Энэ чиглэлийн нэг цаг хугацаатай байдаг. Магадгүй 7 сард тийм үү энэ 6 сарын 15-нд гэдэг ч юм уу энэ мөнгийг өгөх юм бол мөнгийг аваач хэрэг байхгүй. Ягаад гэвэл нүг тариалтын хугацаа нь нэгэн өнгөрчихсөн байх учраас. Энэ чиглэлтийг нь юмнуудыг нь бол бид нэр илүү төлхөө санхүүжүүлж хурдан хоцрохгүйгээр хийхээр одоо арга хэмжээг нь авсан. Саяны хэлдэг батлагдсан 6 төсөл хөтөлбөрийн хүрээнд бусдыг нь бол бид бүхэн энэ жилдээ төлөвлөснийхээ дагуу хийгээд явах цаг хугацааны боломж нь байгаа гэсэн үг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр бол маш олон одоо төсөл хөтөлбөрүүд бол хэрэгжиж байгаа. Энэ одоо төсөл хөтөлбөрүүд ирэн хэрхэн оновчтой байна вэ? Энэ төсөл хөтөлбөрүүдийн одоо үр шимийг ард иргэд үнэхээр одоо үзэж, үр дүнгийн үзэж чадаж байна уу гэдэг бас. Энэ 2017 онд хийж хэрэгжүүлэх хөдөлмөр эрхлэлтийг дэмжих энэ хөтөлбөрүүдийг боловсруулж хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд бас танилцуулсан. Ингэхдээ бол 2016 болон түүний урд хэрэгжүүлж исэн арга хэмжээнүүдийг бид нэр судалж үзсэн байна. Одоо жишээ нь 16 онд хөдөлмөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сая төгрөгийн одоо санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. 1 сая төгрөгөөр нэг ажлын байр бий болгоно. Тэрүүгээр одоо нийгмийн даатгалын шимтгэлээ төссөн байх ёстой гэдэг ч юм уу тавьж байгаа бас тийм шаардлагууд байна. Гэтэл яг тэрийг ингээд амьдрал дээр нь ингээд аваад харахаар 1 сая төгрөгөөр өнөөдөр ямар тоног төхөөрөмж авах вэ? Тэгээд юугээр нь тэр хүн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үү гэдэг ч юм уу. Энэ бол өнөөдрийн дэмжих сангаас өгж байгаа одоо аль болох олон хүн амруулах гэсэн бодлого юм шиг байна. Энэ дээр бол бид нар 1 сая бол бодит биш байна. Энэ мөнгөний 3 хүртэл сая төгрөг болгож нэмэгдүүлээ. Харин 3 сая төгрөгөөр тухайн өрхийн жижиг дунд төр үйлдвэрлэл эрхлэх боломж нь элбэг хангалттай хүрэхгүй ч гэсэн. За зарим үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хүндээ бол хүрнэ. Яагаад гэвэл өнөөдөр энэ үйлчлэгээгээ үзүүлдэг нэмэлтнийг тоног төхөөрөмж авах гэдэг ч юм. Ийм хүмүүст бол энэ хүрнэ. Шинээр эхэлж байгаа хүмүүст хангалттай 100% элбэг санхүүжилт биш ч гэсэн бас тодорхой хэмжээнд үйл ажиллагааг нь эхлээд явах ийм боломжтой юм а гэдэг дээр бид нэр энэ юг үнийн дүнгээр одоо мөнгөнд тусламжийн хэмжээг нэмэгдүүлсэн байна. Одоо 1.3 сая төгрөг болгосон гэсэн үг. Тэгэхээр бол бас арай нэг жоохон амьдралд ойр очиж буух байх. Гадаадын одоо зарим улс орнууд одоо яг хувийн хвшлээ бол дэмжээ өчгдөг. Тэгэхээр манай Монгол улсад бол энэ хувийн хвшлийг дэмжих тал дээр жоох учир дутагдaltaй байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ одоо жижиг дунд үйлдвэрлэл за хувийн хвшлийн одоо бизнес эрхлэгчдийг одоо дэмжих чиглэлээр ямар хөтөлбөрүүд одоо боловсруулах харагдаж. Төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ бол хамгийн одоо зайлшгүй одоо тусаж дэмжих шаардлагатай хэсэг гэсэн үг. Зүгээр жишээ аваа хэлэхэд хизээ манайх ажлын байр нэмэгдэж хизээ одоо энэ өрхийн болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бизнес сайн явах уу гэвэл Ховд аймгийн жишээ нь одоо аймгийнхэн тухайд ярив. Одоо Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхэлж байгаа бүх хүмүүсийн бараа бүтээгдэхүүнийг ховдчууд бид өөрсдөө аваад хэрэглээ сурах ёстой. Энэ цагт тухайн тэр үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа хүний орлого нэмэгдэнэ. Магадгүй та бүхэн цалингаа аваад аль эсвэл нэг гадаадад үйлдвэрлэсэн юм уу? Аль эсвэл Улаанбаатар хотод үйлдвэрлэсэн ижил төрлийн бүтээгдэхүүн ховдод байлаа гэхэд нөгөөх нь авч байгаа нь таны өөрт байгаа манай Ховд аймгийн хэмжээнд байгаа мөнгө тодорхой хэмжээг нь бид нэр Улаанбаатар руу алдаж байгаа гэсэн үг. Харин биднэрт тийм их оронч гэдэг ч юм уу ийм сэтгэлгээ төлөвшсөн цагт бол
Овд аймагт сардаа жишээ нэг 20 тэрбум төгрөгийн одоо цалин гэдэг ч юм уу тийм ээ. Тэтгэвэр тэтгэмж орж ирдэг байлаа гэхэд энийгээ бид нэр ховд дотроо ховдынхаа үндэсний үйлдвэрлэгч нарынхаа бараа бүтээгдэхүүнийг аль болохоор аваад дэмжиж сурч хэрэглээс сурчих юм бол тэр мөнгө маань эргээд бидэнд дотор дунд эргэлдэнэ. Тийм учраас бас иргэдээ хандаж хэлэх гэж байгаа зүйл маань бол аль болох дотоодынхоо тэр дундаа ховдынхоо иргэдийн одоо хийж бүтээж байгаа тэр бараа бүтээгдэхүүнийг худалдаж авч хэрэглэж ансаач гэдгийг хүсэж байгаа. Өчигдөр өглөө бас бид нөө жижиг дунд бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөнд орсон бэ. Яг тэн дээр миний хэлсэн санаа маань тэр байсан. Сая зэрэг суманд яваад ажиллаж байхад хэрцэн гурилын цех байна гэж хэлж байгаа. Энд нь бол одоо ховд нутгийн хүүхдийн хувьд бол би маш их баяртай байна. Яагаад гэхээр тэр нарийн бов талхац нарийн бовоо бол манай зэрэг сумынхан бол тэр аж ахуй нэгжээс авдаг нь тодорхой байна. Хэрвээ авдаггүй байсан бол юу гэж гурил хэрчиж зарах вэ тиймс. Яг л энэ шиг бид бүхэн яг өөрсдийнхийг ойлгоод ухамсарлаад одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчтэйгээ дэмжиж явчих юм бол манай ховдод бол ирээдүй бол бий гэж би харж байгаа. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжинэ гэдээ яриад байна шүү дээ. Тэгэхээр яг үндэсний баялагийг бүтээж байгаа энэ хүмүүсийгээ дэмжиж байгаа одоо жишээлх юм бол ховдын брэнд бүтээгдэхүүнийг одоо гадагшаа дотгошоо зуушлах, таниулах, зах зээлийн нэмэгдүүлэх тал дээр бас ямар нэгэн бодлого байгаа юу гэж сонирхож байна л дээ. Ер нь хөдөлмөр эрхлэлтэй дэмжих бас нэг арга хэмжээ бол сая таны хэлдэг үндэсний бүтээгдэхүүнийг бол гадаад улс орнуудад одоо сурталчлан таниулах гэсэн арга хэмжээ бий. Энэ арга хэмжээнд яг үнийг хэлэхэд одоо бодит байдал дээр бол хангалттай хэмжээний төсөв мөнгө юу нь бол алга байна. Мэдээж яг Ириан хот өөр бусад газруудад бол энэ төрлийн үйл ажиллагааг бас зохион байгуулдаг юм аймагуудын туршлага байдгийн юм л. Энэ чиглэл дээр бол манай бас энэ хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газар бас анхаарал тавьж ажиллаж одоо манайх чинь хятадтай бас хил залгаж байна. Бас даваа тал маань байна. Энэ чиглэл дээр манай ховд нутгийн маань одоо бүтээгдэхүүнүүд бас одоо эрүүл органик одоо гэж хэлж болох ийм байдаг. Энэ давуу талыг бол бас ашиглаж ажиллах нь зүйтэй байх. Бидний ч гэсэн бас энэ чиглэл дээр нь бас одоо анхаарч боломж нь юу гэдгийг тэр чиглэлийг бол алдахгүй бас одоо ашиглах ёстой л байх гэж бодож байна. Тэгэхээр одоо үед залуучуудын дийлэн хувийн ихтэй сургуульд одоо сураад боловсролыг эзэмшгийг одоо зорддог болсон байгаа. Гэтэл одоо яг аймаг орнуудын хэмжээнд болохоорс мэрэгжлийн боловсрол сургалт үйлдвэрлэлийн төв байдаг тий. Тэгээд манай ховд аймгийн тухайд гэх юм бол одоо 1000 гаруй суралцагчтай одоо хөгжил политехник коллеж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгээд тус сургуулиудад одоо суралцж байгаа сурагчид одоо сардаа тодорхой хэмжээний мөнгө урамшуул буюу одоо цалин авдаг байсан. Гэтэл энэ нь одоо тус цалин өгөхөө болцсон гэсэн энийг одоо яагаад өгөхөө болцсон юм бол ер нь бас эдийн засаг хүнд байгаатай холбоотой байлуулсан юм бол энэ тал дээр бас та хариулдаггүй юу? Нэгдүгээр нь бол эдийн засаг хүнд байсан нь үнэ. Хоёр дахь нь нийтдээ нэг мэрэгжлийн боловсролын салбарт улсын хэмжээнд 40 орчим мянган оюутан залуучууд сурж байна. Энэ мөнгийг саяны хэлдэг сарын энэ 70 мянган төгрөгийг хаанаас санхүүжилдэг байсан юм бэ гэхээр одоо энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн орлого гэж юу хэлж гинүү гэвэл саяны хэлж байгаа тэр гадаад улсаас авч орж ирж ажиллуулж байгаа тэр гадаадын иргэдээс сар болгон хөдөлмөрийн өснөө доод хэмжээ 2 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгө авдаг. Одоо бол 480 мянган төгрөг авч байгаа гэсэн үг. Энэ 480 мянган төгрөгөөр энэ дэмжих сан маань бүрдээд саяны хэлж байгаа тэр хөгжлийн мэргэшээлтийн иргэд тэр ахмад залуу малчтын гэдэг ч юм уу энэ хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг байсан. Засгийн зүгээс барьсан бодлого нь юу вэ гэвэл гадаадаас авч ажиллах иргэдийн тоог бууруулаа. Дотоодынхаа ажиллах хүчнийг илүү ажлын байранд зоочилж ажилтаа болох тал дээр анхаарч ажиллая гэж. Тэгэхээр дэмжих сангиас орж ирж ирсэн мөнгө нь багассан гэсэн үг. Энэ мөнгөөр бол тэр мэрэгжлийн боловсролын сургуульд сурж байгаа тэр 40 мянган оюутанд өгөхөд бол бас хүндрэлтэй байсан. Тийм учраас их хурл дээр бол ярьж байгаа энэ асуудлыг бол хассан юм шийдвэр гарсан байгаа. Тэгээд дахиад сануулж хэлэхэд өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай байгаа 20 мэрэгжлийг
манай мэрэгжлийн боловсролын байгууллагуудын төгсөгч төгсөж байгаа тэр мэрэгжил баг. Өндөр цалинтай 20 мэрэгжил дотор. Одоо юу гэдгийг сайн гагнуурчин гэдэг бол сайн урилгчин гэдэг бол сайн цахилгаанчин гэдэг бол сайн сангийн өгсөрч гэдэг бол магадгүй бид бүхнээс илүү цалинтай. Магадгүй биш бид бүхнээс илүү цалинтай. Ийм байна. Тэгээд би өчигдөр бас хөгжил политехник коллежийн тооцооны хурлыг хийлгэсэн байна. Тооцооны гишүүдийн саналаар энэ сургуулийн тооцооны дарга болсон. Манай Долгормаа гэж манай одоо энэ коллежийн оюутан залуу дэлхийн ур чадварын тэмцээнд барилгын сантехникийн чиглэлээр өрсөлдөж байгаа. 5 хүүхэд улсын хэмжээнд сонгогдсон. Тэр хүүхэд одоо жишээ нь энэ чиглэлээр сургуулаа төгсөөд гараад ирэхэд тухайн хүнийх нь ур чадварт нь үндэслэсэн цалин өнөөдөр манай хувийн аж ахуйн нэгж байгууллагууд одоо санал болгох ийм таатай орчин жишээ нь бүрдсэн байх жишээ. Нэмэгдсэн чинь хамгийн эрэлттэй 20 мэрэгжил гэж та ярьлаа шүү дээсэ. Тэгэхээр яг энэ мэрэгжлийг одоо залуучууд үнэхээр одоо оновчтой сонгож суралцаж төгсөж чадаж байна уу? Яг ажлын байран дээр бас яг гарч чадаж байна уу гэдэг. Нийтдээ 20 салбарын манай Монгол улсад байгаа мэрэгжил гэх юм бол 6200 орчим мэрэгжил байна. Энэ мэрэгжлийг дахиад бид нэр судалж үзэж байгаа. Одоо жишээ нь надад хүүхэд байхад одоо 10 жилд байхад дөнгөж мэдээлэл зүй гэдэг хичээл орж илээ шүү дээ. Одоо цас талтаа зөксөлбөрт. Биднэрт бол компьютер байхгүй. Тухайн үед. Мэдээлэл зүй гэдэг юмыг үздэг байсан. Тэгж яхад манай улсад IT инженерийн чиглэл байхгүй. Энэ нөө улс орны хөгжлийг дагаад мэрэгжлүүд бол шинээр банк гарч ирж байгаа. Одоо бол бас инженер техникийн ажилтнууд одоо жишээ нь IT инженерүүд гэдэг ч юм уу программистууд эднэр бол бас ажлын байр болоод цалин мөнгөний хувьд арай илүү бас нөхцөлтэй байх. Ерэн зүгээр мэрэгжил сонгох гэдэг бол өөрөө тийм амархан зүйл биш. Саяны хэлдэг 6200 орчим мэрэгжлийг дахиж нэгтлээд энэ саяны нийгмийн хөгжлийг дагаад 6220 орчим болох юм шиг байна гэж. Дахиад 20 мэрэгжил нэмж яах нь шүү дээ. Жишээнээр. Энэ 6200 мэрэгжлийг өнөөдөр жишээ нь би хэлж чадахгүй. Аль мэрэгжлэр сураад илүү ирээдүйтэй байх вэ гэдэг бол өөрөө хүнд асуудал. Хов хүнийх нь онцлог жишээ нь байна. Дээрээс нь тэр хүний чадварын асуудал байна. Энэ олон юм нийлжиж мэрэгжил сонголтыг хийх нь илүү үр дүнтэй. Одоо жишээ нь 2008 онд чинь уулуур хаан салбар эрчимтэй хөгжиж ирэхээр юу болсон гэхээр манай бүх залуучууд одоо уулуур хаан инженер ч юм уу, ашиглалтын инженер гэдэг ч юм уу тэр чиглэлийг илүү их сонирхож гисэн. Цалин ч бас бусдаагаа харьцуулах юм бол илүү өндөр цалинтай. Гэтэл 12 оноос эхэлсэн эрдэс баялагын үнийн уналттай холбогдуулаад нөгөө том уурхай нөгөө өндөр цалинтай газрууд чинь үе таалга хаагаад эхлэхээр нөгөө мэрэгжлэр сураад төгссөний одоо холбогдол нь байхгүй болж байгаа шүү дээ. Ингэхээр бол саяны хэлдэг одоо туйлширч нэг зүгээр харах гэдэг бол өөрөө их эрсдэлтэй. Ерэн зүгээр яг хоо бус улсуудын туршлагыг судлахад бол хүн амьдрал дээр мэрэгжлээ 3-аас 4 дахин 4 удаа сольдог ч. Одоо жишээ нь Америк нэгдсэн улс. Саяны хэлдэг шиг эзэмссэн мэрэгжил байхгүй болж байна. Тэгэхэд тухайн хүн дахиад энэ хөдөлмөрийн зах зээл судалж үзээд дахиад шин төрлийн мэрэгжилтэй болох асуудал бол байдаг. Тэгэхээр би яг иргэдийн дунд яригдж байгаа нэг асуудлыг асуумаар санагдлаа л да. Манай аймаг бол газар тариалан мал аж ахуйн гол бүс нутаг тийм ээ. Тэр газар тариалан гэвэл их үржилсэнтэй хөрсдөө. Тэгээд манай тариаланчд ямар тариалт хийдэг вэ гэдэг нэрс төмсөөл тариад идэх тийм ээ. Тэгэхээр энэ нь бол олон жил тэрсээр нэг үнэгүй болцсон. Зах зээлдэж барлагдахгүй маш их хөдөлмөр зарцуулж байгаа трендээ. Тэгээд тэр ногоочд бас юу гэж санал тавьж ирсэн бэ гэхээр хятадын зах зээл дээрээс орж иж байгаа энэ төрөл бүрийн жимсийг бид нар орон нутагтаа тарьж чаднаа.
яагаад бид нэг ингээд ногоочтойг ингээд бодлогоор дэмж болдгон болоо төр бид нэг ингээд яагаад дэмжиж өгөх юм бол бид нар төмсөө багасгаа те өөр одоо эрэлттэй байгаа энэ гэттийн зах зээлээс орж иж байгаа жимс ногоо багасгаж болно шүү дээ гэж ирсэн байхгүй. Тэгэхээр энэ ногоочдыг бас ингээд чадвахын дэмжих сургалт явуулаад дан одоо төмс тариалдаг биш жимс ногоо тариалдаг чиглэлийн тийм хөтөлбөр байгаа тэрний зах зээлийг ингэж дэмжиж болох уу гэсэн тийм асуултыг би яг иргэдийнхэн өмнөөс асууж л дээ ногооч тариалж байгаа юм тест. Тэ одоо Ховд аймагт одоо энэ Буянт голынхон хөвөнд төрж ирсний хувьд манай Ховд аймгийн хөрс хэр үржил шимтэв. Дээрэс нь манай нутгийн онцлог тохироод одоо жишээ нь манай Тарвас амтд тухай ишнээ сайхан амтдаг бол би мэдэж байгаа. Саяны хэлдэг төмсний тухайд одоо энэ удаагийн миний томилтын хугацаа маань бол бас дэндүү давч байна 3 хоногийн хугацаанд. Дараа нь бол би тэр яг тэр газар тариаланд ажилладаг хуваараа тэр одоо ногоо тарьж байгаа энэ чиглэлийн хүмүүстэй бас дараагийн удаа ирээд бас холбогдох уулзалтуудыг нь бас хий гэж бодож байгаа. Энэ дээр би зүгээр нэг ганц юм хэлэхэд эрх ашиг хамгаалсан олон төрлийн холбоодууд байна. Манай ногоочд бол бас яг энэ дээр бол нэгдэж нэг бодлоготой болох хэрэгтэй. Иргэд тус бүрдээ ярих гэдэг бол өөр зүйл. Нийлээд бодлогоо тодорхойлоод асуудлыг ярих гэдэг бол өөр ондоо. Тийм учраас энэ ногоо тарьж байгаа иргэдийгээ нэгдсэн зохион байгуулалтанд ороод та бүхний өмнө юу тулгамж байгаа юм. Тэрийг нэг ярьж суудаг. Тэр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө бас төр засгийн байгууллагуудтай уулзаад асуудлаа тавиад явдаг ийм одоо зохион байгуулалтанд орооч гэдгийг бол хүсье. Тэгэхээр яг саяны таны хэлж байгаа юм дээр би дахиад нэг хэлэхэд хэрвээ ийм зохион байгуулалттай болчих юм бол иргэн дорж дулмаад ондог бүгд төмс тарих биш. Ер нь манай Ховд аймаг хэдий хэмжээний төмсний хэрэглээтэй аймаг юм. Хэдийг нь Улаанбаатар хотод байгаа аав ээж ах дүү найз нөхдөд өгөх гэдгийг тооцож үжиж жилийнхэн тариалтыг нэг гаргачих хэрэгтэй. Мөн увс баян үлгий говь алтай. Одоо бол нэг үе бодвол хөгжил бол хажууд ирсэн. Одоо жишээ нь говь алтай аймагт төмс аваачаад ирэхэд бидний зах зээл нь хэр байх хэвтэй гэдгийг бид нэгдсэн нэг юм зохион байгуулалтаа нэг юутай байх юм бол тарихыг хүртэл бид нар хийж болно. Одоо жишээ нь надад хоттой жигт манай 10 жилийн найз маань ирээд бас ногоо тарьдаг. Яг наадах зовлон гэж ярьж байгаа. Ерөөсөө намар урах цураалтай үед 200, 300, 400, 500 болж байгаа гэж. Ийм нэгдсэн зохион байгуулалттай байгаад бид бүхэн ажиллаа төлөвлөд явах юм бол энэ үнийн одоо их хураалтын урах цураалтай үед энэ үнэгүйтсэн байдлыг бол зас залруулж болно гэж би харж байгаа. Тэгээд хэдэн төрлийн ногоо тарьдаг, хэдий хэмжээтэй байх уу? Энэ бусад зах зээлээ бид нар яаж тэлж болох юм гэдгийг. Тэгээд одоо энэ арга хэмжээ дуусаад бас манай хөдөлмөр халамжийн үйлчлэгээний газрын дарга бэлэг дэмрэл даргатай яриад энэ ажлыг зохион байгуулах ажил дээр нь би бас анхаарч ажиллаарай гэдэг тал дээр нь ярьж байгаад бас нэг боломжтой цаг үед нийт одоо газар тариал эрхэлж байгаа ногоочтойгоо бас нэг уулзалт зохион байгуулах тал дээр бол анхаарч ажиллана. Угаасаа нэг бас бодоол явдаг. Ногоочдын дунд одоо тусгамддаг нэг асуудлын нэг бол хураас ногоогоо одоо зөөр хадгалах зүйл байдаг. Тэгээд одоо зэрэгэлдээ аймагрууд руугаа тээвэрлэх, гадны улс орн руу экспортлох гэдэг энэ асуудлыг одоо дэмжих чиглэлээр ямар бодлого байрлаж байна? Сая нааш ирж явахдаа сонин авч хараад тэр сонин дээр Монгол улс Япон улсад төмс экспортлно гэсэн одоо гарчигтай нийтлэл байсхыг харсан. Манай Ховд аймгийн төмс ер нь манай Ховд аймагт тарьдаг нийт хүнсний ногоо илүү бол бус аймагттай харьцуулахад бол амтын хувьд бол сайхан байдгийг одоо манай ховчууд бүгд мэднэ. Саяны хэлж байгаа тэр зойрын асуудал. Энэ хизээ одоо юу гэдэг чи 8 сард хурааж авах, 9 сард хурааж авахд 500 төгрөгтэй байсан ногоо 11 сар ч юм уу болоод ирэхээр 1500 гэдэг ч юм уу тэгээд нэмэгдчихдэг. Энэ тал дээр нь бол бас хийж хэрэгжүүлж болох ямар арга хэмжээ байна. Манайхан бол уламжлалт аргаараа зойртой болсооч штэ. Олон жилийн туршлагатай хийгээд дадлах шат үздсэн
Тэгэхээр одоо энэ чиглэл дээр нь бас авч хэрэгжүүлэх төрийн зүгээс тусалж дэмжих боломж нь байна уу гэдгийг би бас судалж үзье. Тэгээд дээрэс нь сая цэцэг даруй зэрэг сумдуудаар ажиллаж байхад лоонг жишээ нь хятадаас оруулж ирж байгааг бол би зөндөө харсан гэж надад нөхөн хэлсэн. Тэрийг нь сонсохоор яагаад манай ховд аймгийнхан тэр дундаа манай ховдчууд тийм ээ хятадаас одоо луун авч хүнсэндээ хэрглэж байгаа юм болоо гэдгийг би тэрийг сонсчод маш их гайхсан. Би зүгээр лавлж олон удаа асуусан л да. Гэхдээ ийм бол байж болохгүй. Энийг бол бид нар бол бас яриад шийдэж луун тарих ур чадвар бол манай ховчууд хангалттай биш. Тэр нь хүнсээ альч төрлийн нэг. Тэгэхээр залуучуудын одоо хөгжлийг дэмжих тухай хуулийг бол сая улсын хурлын нэгдсэн чуулганаар хэлцэж батллаа. Энэ нь одоо ямар онцлогтой хууль болов залуучууд бидэнд ер нь ямар давуу тал бүрдэж байна вэ энэ хууль батлагдсанаар? Яг залуучуудын хөгжлийн тухай хуулийг бол гэр бүл хөөх залуучдын газар хариуцдаг. Гэхдээ би хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын зөвлөлийн гишүүний хувьд хэлэхэд энэ асуудал маань одоо залуучуудын эрх ашигыг хамгаалсан хуультай нийт нэг 17 улс орн байдаг юм байна л. Энэ хуулийг бол 2013 оноос эхэлж нийт залуучуудынхаа дунд хилцүүлэг явуулаад хийж сая одоо баталсан байгаа. Ингээд Монгол улс маань залуучуудыг хамгаалсан эрх ашигыг хамгаалсан албан ёсны хуультай нэг орн одоо 18 дахь орн гэдэг ч юм уу болж авч байна. Энэ залуу хүндээ ямар хэрэгтэй юм бэ гэхээр одоо жишээ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих одоо аялал зугаалга гэдэг ч юм уу одоо чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх чиглэл дээр гэдэг ч юм уу хуульчлагдж байгаа юм. Эрхүүд нь. Энэ хуульчлагтад ирнэ гэдэг бол төрийн зүгээс урд хуульгүй байснаасаа хамаагүй дэрцсэн гэсэн үг. Одоо байртай болох, сурч боловсрох энэ бүх юмнууд нь. Тэгэхээр бол одоо бүх салбарт нь нийтдээ энэ нэг 9 төрлийн үйлчлэгээ үзүүлэх байсан баг. Энэ үйлчлэгээнүүд нь хуульчлагдсан учраас дараад жилээс эхлээд залуучуудаа зориулсан төсөвтэй ийм арга хэмжээ хууль бол хэрэгжээд явна. Тэгэхээр бол өнөөдөр байгаагаас манай залуучууд бол илүү одоо төрийн зүгээс эрх нь хамгаалагдсан боллоо гэсэн. Энэний нэг жишээг би Ахмадуудтай холбоод ярихад өнгөрсөн онд Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орсон. Тэн дээр бас яг ямар асуудал байсан гэхээр Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээг зохион байгуулахаа гэж. Энэ хууль батлагдсантай холбогдуулаад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөл маань Ахмад насны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг бас ботлуулж авсан баг. Одоо манай ахмадууд яаж ийнө гэхээр тухайн сурч мэдсэн, ажиллаж хөдөлмөрлсөн салбартаа шин залуу боловсон хүчнүүдтэй бол өөрийн ажлын дадлага туршлага мэдлэг боловсролыг зааж сургаж өгснийхөө төлөө төрийн зүгээс санхүүгийн дэмжлэг авдаг болсон. Энэ маань юу хэлж ийнө гэвэл урд нь бол одоо сэтгэл зүрхээрээ тэр салбарт ажиллаж байсан усуд үнгүй хийжсэн ажил байхгүй. Тэрийг нь одоо яг албажуулаад хөдөлмөр эрхлэлт болгоод ахмадуудыг нийгэмшүүлээд дээрээс төрийн зүгээс тэр үйлдэл одоо үйл ажиллагаа явуулсных нь хариуд санхүүгийн дэмжлэг өгж байгаа. Манай сумдын олон ахмадууд маань энэ үйлчлэгэнд хамрагдсан. Нийтдээ одоо хэд байна мэдэхгүй байна. Одоо нэг хүн ахмад маань одоо нэг сар зөвлөх үйлчлэгээ үзүүлээд 240 мянган төгрөг авч байгаа. Ийм ач холбогдолтой хууль гэсэн үг. Залуучуудын хууль гэсэн одоо хэрэгжээд эхлэхээр ийм болно. Монгол улс одоо ерөөхдөө залуучуудын орн гэж яригддаг тийм ээ. Тэгэхээр яг нийт одоо хөдөлмөр эрхэлж байгаа одоо нийт залуучуудын хэдэн хувийн одоо ажлын байраар ирнэ хангагдаж чадаж байна. Дарцангуй залуучууд бол гадаадын улс орныг бас зориод ажил хийхээр явж байна. Тэгэхээр үнэхээр одоо Монголд ажлын байр байхгүй болоод ингээ яваад байгаа юм. Эсвэл цалин мөнгөний тийм дутагдaltaй байна. Ер нь бол үе үеийн засгийн газар бол ажил хөдлөлийг бууруулах чиглэл дээр ажилладаг. Хизээ ажил хөдлийн төвшин буурсан байна вэ гэвэл эдийн засаг өндөр өсөлттэй байх үед ажлын байрны эрэлт өөрөө ихсдэг. Өнгөрсөн хугацаанд бол эдийн засгийн бууралтай холбогдуулаад сая би уул уурхайн компаниуд дээр жишээ авч хэллээ шүү дээ. Тэр нөгөө 8 онд уул уурхайн ашиглалтын инженер болоод төгсөөд очижсэн бол хичнээн одоо өндөр цалинтай сайхан явж ив. Гэтэл нэг өдөр дэлхийн зах зээл дээрх үнийн уналтаас болж
тухайн үйл ажиллагаанд жигд явж исэн компани жишээ нь үе талгаа барихаар ажил хөдлийн түвшин чинь өөр ихсэж байгаа. Энийг тогтвортой байлгахын тулд эдийн засаг тогтвортой байх ёстой. Ингэжээж манай ажлын байр саваад байхгүй болно. Савхгүй болно. Тийм учраас ер нь бол ажилгүйдлийг бууруулах гэдэг ч юм уу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэдэг маань бол ганц хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ганц энэ хөдөлмөр халамжийн үйлчлэгийн ерөнхий газар хийчдэг ажил бишээ гэж хэлээд байгаа маань би ийм учиртай хэлж байгаа. Энэ бол бүх салбарыг хамарсан ажил байдаг учраас энэ дээр бол бид нэр одоо төрийн зүгээс хамгийн их чадж байгаа ажил маань саяны хэлдэг олсон мөнгөө ямар төрлийн хүн амынхан бүлэгт илүү чиглүүлэх вэ? Аль нь илүү эрсдэл өндөртэй вэ? Тэднийг яаж хамгаалах вэ гэдэг дээр л зарцуулж байгаа. Нөгөө хүнжлийнхөө хэрээр хүлээж их гэдэг шиг 61.5 тэрбум төгрөгөнд 2 багтаагаад 2017 онд 3 сая иргэддэл үйлчлэх үзүүлэх чинь гэсэн үг шүү дээ. Энэ бол бас хангалттай тоо биш. Өрхийн амжиргааны төвшинг бол 3 жилд нэг удаа тогтоодог одоо хуультай. Энэ засгийн газрын зүгээс өнгөрсөн хугацаанд 3 сарын 31-ээс 4 сарын 10-ны хооронд бид нар зохион байгуулсан байгаа. Энэ дээр бол яагаад 3 жил гэж нэг үл 3 жилийн хугацаанд иргэдийн амьдрал, өрхийн амьдрал яаж дээшээ гарч болно? Бас яаж уруудж болно? Тийм учраас хугацаа нь 3 жил байдаг маань ийм учиртай. Энэ дунджийг нь та асууж байна. Дундаж гэдэг бол одоо өрхийн орлогоор хэмжигдэх асуудал. Зүгээр энэ өрхийн одоо амжиргааны төвшин тогтоох судалгаанд хамрагдсан улсын хэмжээнд 570 орчим мянган өрх байгаа. Энэ өрхүүдээс л авсан мэдээллийг бид нэр 0-оос 1000 хүртэл оноогоор дүгнэдэг. 1000 гэдэг маань одоо чинээлэг буюу чинээлгээс дээш амьдралтай айл өрх гэсэн үг. 100 оноо байна гэдэг бол тухайн өрх бол үнэхээр төрийн зүгээс зайлшгүй дэмжиж туслах шаардлагатай өрх байна гэсэн ойлголтыг бол манай иргэд сайн ойлгох хэрэгтэй. Цаашид одоо монголчууд яаж өсрөнгөө хөгжих вэ? Ажилтаа орлоготой болохын тулд. Өсрөнгөө хөгжихийн тулд бид нар саяны миний хэлээд байгаа тэр үндэсрхийг үзэлтэй байх гэдэг юм уу? Нэг нэгээ дэмжих гэдэг юм уу? Энэ бол ямар ч төрлийн том бодлого хуулиас одоо хувь хүнийхээ бодлого ирж байгаа шүү. Илүү зүйл. Өөрсдөө бид нар дэмжиж сурчих юм бол бид өөрөөсөө баялаг бүтээж өөрөөсөө ажлын байртай болж өрх гэр болгон орлоготой байхын хамгийн гол үндэс нь. Одоо жишээ нь монголчуудын дунд нэг тийм нийтлэг алдаа бай. Энд Улаанбаатар хотод яваад ингээ үзэхэд Орос хүндэг 220 төгрөг. Монгол нь 200 төгрөг байх шүү дээ. Гэхдээ яагаад тэнд Орос хүндэг байгаад байгаа юм бэ гэж бодохоор монголчууд Орос хүндэг аваад байгаа байхгүй. Гэтэл өндөг гэдэг чинь өөрөө юу лээ? Тэр хадгалалтын асар өндөр горим шаарддаг. Дээрээс нь Оросоос наашаага ямар яаж тээвэрлж ирж байгаа бид нарыг хэн ч мэдэхгүй. Тэгсэн мөртлөө тэр зах зээл дээр оршин тогтнож гин гэдэг маань өөрөө монголчууд гадаадын одоо гадны имийг хэрэглэх асар их дур сонирхолтой гэсэн үг байхгүй. Одоо манайхын оноо ховчооч гэсэн бас тэгж байгаа шүү. Өндөг авдаг гэж би сонссон бас хятадаас. Хэрвээ тэр нь байхгүй байгаад өндөгний эрэлт хэрэгцээ ихсэх юм бол хэн нэгэн хүн дахин аж ахуй эрхлэл явчихна шүү дээ. Хамгийн гол нь тэрийг эрхлээд хичнээн өндөг гэдэг бүтээгдэхүүнийг гаргаад ирэхэд өөр хятадын талаас саяны таны хэлж та хэлсэн те хямд өртөгтэй ороод ирж байгаа юмд чинь энэ зах зээл чинь тогтохгүй байгаа. Яг л одоо энэ хамгийн гол зүйл нь бид өөрөө өөрсдөө л дэмжих хэрэгтэй. Энд байгаа мөнгө иргэд эдийн засгийн эргэлтийн мөнгө биднэр дотор л байх хэрэгтэй гэдгийг бид нар ойлгож байна. Одоо чинь Солонгос улсууд хизээч гадны машин ундаг. Хизээч одоо өөрийнхөө бүтээгдэхүүнээс илүү гадаад улс орны бүтээгдэхүүнийг хэрэгэлдэгүүд л хамгийн гол учир нь байгаа байхгүй. Яг л энэ шиг манай монголчууд тэр дундаа манай ховдчууд манай энэ сэтгэлгээг бол илүү төлхөө авч хэрэгжүүлэх ёстой л гэж бодож байна. Тэгэхээр бидний одоо нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа дөхөж байгаа учраас одоо бидний зүгээс асууж амжаагүй асуулт байх юм бол та ховдчуудтай хандаж юу гэж хэлж байна? Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн дарга болоод нэг удаа их хурлын даргатаа нутагтаа ирсэн. Их сайхан байсан. Манай ховдчууд хизээний ажил хэрэгч бас
улсууд 8 цаг 20 минутанд эхэлсэн уулзалт маань 12 цаг 20 минут болж энэ баруун 5 аймагт хийсэн их хурлын даргын уулзалттай хамгийн удаан уулзалт болсон. Хамгийн ажил хэрэгж. Одоо би тэр зургийг нь бас авсан байгаа. Тэр заал 4 хүнтэй. Тэгээд саяны хэлж байгаа энэ агентлагийн хийдэг ажил маань бол салбар дундын бодлогыг уялдуулж зохицуулах ёстой. Мэдээж хэрэг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ч гэсэн магадгүй энэ Ховд аймагт төрж ирсэн хүнийхээ хувьд Ховд аймгийн онцлогийг би илүү мэддэг гэж байна. Бус аймагуудтай харьцуулаад үзэх юм бол давуу тал нь юм, сул тал нь юу юм гэж. Энэ бүхнийг саяны хэлж байгаа шиг тэр ногоочдын жишээ авсан. Энэ ганц ногоочд гэхгүйгээр нийт үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа өрхийн бодлоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг улсуудтайгаа уулзаж тэднийг тэрийн зүгээс саяны хэлж байгаа ямар бодлого одоо гацааж байдаг юм. Тэрийг нь одоо үйлдвэрлэл үйлчлэгээ эрхэлж байгаа нийт тэр хүмүүстэй ашигтай байх талаас нь өөрчлөх тал дээр бол цаашдаа бол анхаарч ажиллана гэдгийг бол энд хэлмээр байна. Тэгээд нутагтаа ирээд одоо богинохны ч гэсэн бас 3 хоногийн хугацаанд бас их олон ажил амжуулж яваадаа бол баяртай байна. Тэгээд дараа тэгж жагаад удахгүй бас уулзнаа гэж одоо бодож байна. Тэгээд дараа бас уулзтлаа тэр баяртай гэж байна. Баярлалаа таны ажилд амжилт хүсье. Ирэх мөндөд үзэгчтэй зочны цаг нэвтрүүлгийн зочноор засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хөдөлмөр халамж үйлчлэгээний ерөнхий газрын дарга Нямдав оролцлоо. Дараагийн дугаар иргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.